хоёр ямар даваа талтай нэрнэ. Өвөл даахгүй. Хүмүүс дараад явж байхад халууцаал явж идэг. Үнсэг талбай ихтэй. Ер нь тийм нөгөө партнерт айгүй ашигтай юм шүү. Хажуудлын өвөл ингээд одоо халууц болчихно. Яг хаа дагуулж явах жоох ичмээрээс бусдаар бол асуудал үү шүү дээ. Тэгээ гоё. Хичтгүү угаасаа байсан. Миний уулсан л ч удаа. Миний уулсан цаа бүгд дуртай байсан. Жоох махлагчна уу? Би жоохон махлагч, би жоохны махлагч та. Жоохон махлаг аа. Тэгээ угаасаа дандаа ийм байгаагүй шүү дээ чивд хоёр бол. Дандаа юм биш нэ. Монгол заяасан шүү дээ. Чиний хамгийн турхайс зургийг одоо үзэх шүү дээ. Араас авсан зураг аа. Урдаас давхрыг гаргаж болохоор араас авсан яа. За миний хамгийн турхай гарсан зураг болохоор зэрэг би бүр ингээд нэгдүгээр курсыг танилцах дээр ингээд авахулсан бүр ингээд тэр бүр ингээд хамаг ясна гэж гарсан. Тэгээ хуруу хайчих чааг бүр амар юм. Тэгсний амар юм тэрс номхон өмссөн байсан чи ингээд юу ч болцсон заяа. Ингээд хонхоор угаасаа мөмдөөмч болчтой. Хөөе хөлний хороо торчтой юм чи. Тэдий билчтэй. Бүр ингээд ясна гэж томбоо гаргасан үе. Тэгэл тэр цаг үеэс хойш нэгэн өөрийгөө дөнгөж төрсөн хүн гэж 7 жил хурж явж байна. 7 жил төрөөл тэгэл байгаа л. Төрснөөс хойш тэгэл би чинь дөнгөж төрсөн шүү дээ. Би чинь дөнгөж төрсөн шүү дээ гэж яваад тэгэл. Айгаа хайтах юм байна. Зүгээр сул тал нь юм. Сул тал нь тэгэл бөө өвчний хүүс шүү дээ. Тэгээ дуртай өмсчихгүй. За найруулагчийн зүгээс тэгвэл асуулт асууя. За. Та ер нь тарган хүмүүсийг сайхан ааштай гэдэг тэр нэздэг үү? Тэр чи сулгаар нотлогдсон юм. Сарлаа чи нэрээ. Хоёрыг хараач. Сайхан ааштай чи шахаа гумар сайтай. Тийм. Яг тэгээ нөгөө нэг байдалд оронготой тэргээд айтайхан анхлаа. Байдалд орсоор агаад тэрэн дээрээ ингээд тоглолт тгээс сурцсан тэгсээр аа. Гэтэ тийм судалгаа бол байт юм лээ. Ер нь махлаг эмэгтэйчүүд илүү юм хөвчлөлтэй байх тийм юу хөвчлөлтэй байдаг гэсэн судалгаа. Найруулагчаа. Асуултанд хариулсан баярлаа. Одоо хоёлаа яг ямар яг гэдэг ингээд бит хоёрын бичлэгийг суугаад байна гэхээр бит хоёр чаленж эхлүүлж байгаа. Тандаа ч гэсэн бас энэ чаленж нэдээсэй гэж урьж байна. Яг ямар зорилготой чаленж вэ гэхээр тарган байж хандлаа гэсэн чаленж. Тэ? Тэ. Тэглүү гэсэн тий. Тарган байж хандлаа. Одоо галбиццай. Турахгүй. Турыг гэдэг үг ч муухай гэсэн. За. Гойлог бол юм. Гойлог болцгоё. Галбиццай гэсэн үг байлгаа гэдэг шүү дээ. Тэгээд бит хоёр болохоор зэрэг одоо жингээ хэлэх юм уу? Арай болоог байна. Тэр 3.5 дөгч байгаа жингээ юу руу оруулж марах юм нөгөө файл майл руугаа жоохон мөхрөгөө. Тийм энэ минлэг ингээд. Тийм ингээ явах уу? Тийм ингээд босаж юм. Энэ миннээсээ гэж жоохон ингэж ажаад дөм. Тийм тэгээд яг энэ бичлэг бол одоо 1 сарын 31-нд идэж байна. Бид хоёр бол ерөөдөө 3 сарын хугацаантай үзье гэж ярьсан маа тий. Гэхдээ 2 сарын 1-ээс эхлээд 2 сарын 1, 3 сарын 1 ерөөсөө чинь 2 сарын 1-ээс эхлээд 3 сарын 1, 4 сарын 1, 5 сарын 1 гэхэд төрсөн гоё турах нэ. Одоо тэгээд одоо жидэл тэгэл 30-наас хүлээх шүү дээ. 20 эднээс ингээд тарган байсараа дууслаа миний хол. Тийм. Баярлалаа надад ахин дахин сануулж гисэн да. 30-наас босгон дээр би одоо чараа ингээд амар юм 60 хүрсэн юм болоод би 20 настай дүүжсэн би 20 дэд ямар байсан бэ гэж бодсон чи ингээд хүмүүс амар юм тэгсэн зурмөр гаргаж ирээд чи хоёр амар. Найз нараас авахсан зөндөө гой зургнуудтай. Ер нь бол амьдралдаа нэг удаа ч гэсэн турхаа яж үзье гэж ер нь бол бүр одоо эрт шулуунаар шийдсэн яг сууж байна. Тэгээд тарган байж хандлаа челленжээр маань та нар бас нэгдээд бөөндөө яг энэ челленжийг хүрээд хэдэн килограмм хасваа гэдгийг бас тог хармаар байна. Магадгүй 1000 кг хасгаа үүсэхгүй шүү дээ. Чи 20 кг шүү байлаа. Чи 20 хасчлаа гэхэд хүмүүс окей бүгд ядаж 2 хасчлаа гэхэд байн гэл 1000 хасчвал 1000 ёо ааш өрөөнд 1000 хасал та бүгдээрээ. 1000 л уушаа. Найруулагч чамтай ёо. Яг хэдэн килограмм билээ? 2 баярлах тий. Чам. Үгүй нэг 5-6 кг бас. Нэг асуулт байна. Ер нь яагаад хоёроо ингэ бүдүүн байж байгаа гин туруу идэ гэж хийдв. Тэгээд хүндрэлтэй идэ үе тохиолдсон одоо жишээ ямар нэгэн харилцаан дээр ирээд ш нэг залуустай ингээл одоо харилцаа үүсгэе дэрхээр тэрнээс ичил ч юм уу юм тохиолдол байсан уу? Сайхны хүртэл бол ерөөсөө байгаагүй. Хамгийн сүүлийн харилцаан дээр би
нүүдэлтэйгээ уулзсан байхгүй сарын дараа. Тэгээ манай имэ ирсэн байж таарсан. Айгуу сайхан хоолж унтлаад намайг дараа 8 ил тарсны дараа би уулзлаа гэхэд тэгсэн чинь имэ нэрсэн айгуу сайхан хоол хийж өгч байгаа юм шүү дээ гуцтэй. Яа. Тэгсэн бэлэл хэлсэн байж тэгээ нэг юм амар юм нэг юм далтуур хэлсэн. шууд хэлээгөө. Тэгээд би шууд бид хоёр яг подкаст мөр ярьдаг л та хэдийгээр миралаг та одоо хөсгөрч гисэн өөртөө итгэлээ алдаж болохгүй гэж. Гэхдээ энэ бол одоо бид хоёр яриад байгаа бол өөртөө итгэлтэй нэг юм холбоотой бас биш. Ерөнхийдөө итгэл нь байгаа ч гэсэн нэг юм лазантаад ч юм уу тэр юм салхуу өрөөд эсвэл тэгэл юмнаас цааглаад найз нөхдөд уулзаж гисэн нөгөө хуцсан ингээд нөгөө нэг таахаа байлаа тэр хүмүүс өөртөө итгэл нь биш зүгээр тэрэндээ ингээд нэг салгалтаад гэх юм юу гэх юм жоохон ингээд нервт гэж байна. Нэг тийм мэдрэмж ядчих тийм л залах уу гэх юм бүр юм лазантчт юм аа байлаа. Тэс турхаар бол идэж юм бүх юм хойшлуулал тий. Тийм юм хойшлуулах тийм бас нэг үнс болдог учраас тэгэж ер нь турыг гэж айгүй олон удаа хүмүүст ялаа. Загнууллаа тураач игээд одоо турж үзүүлээ, турж чадна гэдгийг харуулъя. Та хоёрт нэг одоо хувийн давуу тал юм уу? Спорт хийдэг ч юм уу, ямар нэгэн урлагийн нэг байнга хөдөлгөөнд оршдог ажилттай ч юм уу. Яг юугаа ер нь сайн давуу тал болгож турь гэж бодож байна. Би бол бүжинд явыг бүртгүүлсэн баг. Шүтэн челленж дээрүүлж би бол бүжинд бүртгүүлсэн байгаа. Тэгээд хоолны дайет хамтдан баримж бодож чинь тэгээд за одоо нэг жим юмд явна гэж юм хэрэг одоо ухаанд юм худлаа яриад яг гэхдээ боломж гарвал явна. Цаг зай болох юм бол явчих гэж бодож байгаа. Тэгээ усан сэлт юм билүү гэж бодож байна. 7 ганц удаа. Тэг. Чи яаж би угаасаа бүжинд яваад нэг 2 сар 3 сар болж байна. Бачаатаг гэдэг нэг галзуу бүж байгаа. Одоо юм одоо Евроо мэдлэгчтэй фэж юм бэ. Дуун чатгаар орж байгаа болохоор уул нэг интенсив болж эхэлж байгаа. Тэгээд 7 минут удаа хийдэг. Сарын өмнөөс бас буцаа жоохон гүүгээд эхэлсэн. Тэгэл гүүн гэж л бодож байгаа одоо. Маратон бүртгүүлэх гээд. Окей. Тэр үед тэгвэл яаж ингэж одоо тур хүслээ явж байв? Тэг яаж юм тань гид таргалах гэдэг шалтгаан болж юм түүхээс хуваалцвал. Түүх тэр чинь нэг юм түүх болсон юм аа. Одоо нөгөө би бамбатаа болсон байхгүй 2 жилийн бамбаны дааврын тусалтай гэдэг. Тэгээд амар тархлаад зомбаа гэдэг гэсэн байхгүй 100 ингээд 7 өдөр зомбаа гэдэг ачин турахгүй. Тэгээд би ер нь их амар хийддэг юм шахгүй бас гайгүй гэдэг. Тэгээд ачин бүр тархлаад. Тэгээд 80 ил болсон байхгүй. Тэгээд эмэгтэй хүн чинь бас 80 ил болоод ирэхлээр ингээд нэг хөөрхөн 61 62 байсан хүн чинь 80 болохоор шууд ингээд өөртөө ингээд нэрээ түрүүний хэлдэг шиг залхуу өрөөд ч юм уу эсвэл нөгөө хамаг дуурсал мөсл ингээд бууж мууж гэл. Тэгээд эмч рүү явсан чинь харин бамбаны дааврын дутагдaltaй гэж гараад. Тэгээ энийгээ та эмчлэхгүй бол ингээд айгүй олон цөрөг өөр давхартай хүүхдтэй бол боломжгүй боломж гэж юм зөндөө байрнууд хэлээ. Тэгээл яг тэр айгүй том мотивашн болж өгөөд. Тэгээ ер нь турыгээд яг баг бүтэн жил хоолн дээр анхаарсан байна. Хоолн дээр анхаараа тэгээд усанд нэлээс хэлээ. Тэгээ юу гэвэл би 100 маа нэлээсэн бас 100 маа идэв ус. Тэгээд тэгж нэг баг 15 16 лайсан. Таны хувьд одоо нэгдүгээр курстэй бас турхаа хийсэн гэж байна шүү дээ. Тэр яаж ингэ гэнт чинь юм шалтгаан болсон юу вэ? Алин намгаа би жимсэн болохдоо 67 таа байсан. 67 л дээ. Тэгээд яг төрхийнхөө өмнө нөгөө нэг жиндээгээ зогсноод нөвдсөн явж байхдаа бас нэг хүн чинь хөгжиж жимснээр хэлээ жиндээ гарцсан харсан чинь 110 давталсан. Юус өөрөө давталсан байгаа байхгүй. Тэгэхээр яг үгүй нэг төрхийн орон дээрээс бас буучаа дахиад үзэж байгаа. Тэгэхээр тэгсэн чинь 108 ил болчихсон байхгүй. Тэгээд яг тухайн үед ингээл хүүхд нэгсэн гэстэй гараад 108 гэсэн шүү. Тэгээд 108-аас болоод ингээд доошлоод яваад сая 100 болвол нэг 76 болсон байсан. Тэгээд одоо ингээд буцаад төгсөөлцсөн. Түрүү хэлсэн чинь бас хэдэл нэмсэн байгаа. Тэгээд тийм болохоор зэрэг одоо тэгээд буцаад ядаж миний ядаж хивэн чин 66 аахгүй. Ядаж тэр хэмжээндээ очихгүй маа гэхэд 7 мологийн тоогоо буцаад гарчмаар л. Би бол нэг 6-гийн тоо буцаа харчмаар. Нэг 60 л олмаар. Яг бол миний цэгэл бол явж байгаа. Зөвлөг бол явж байгаа. Тийм байлээ хараа ингээд
зургаа ингээд айгу айтайхан өнцгөөс аваад сурчаараа. Ноцоо явлаа шүү. Хүн ингээд өнцгөө айгу айтайхан болоод ингэж суугаад селфи аваад сурчаараа өөрөө яг тийм итгэжтэй юм лээ. Одоо чи би ингээд айгу айтайхан зураг аваад ингээд Facebook нөхдөр ч юм эсвэл ингээд Instagram, Twitter хийчих штэ тий. Тэнгүүд хүн амт ингээд нуу яасан гоё яасан даа гэдэг тэнгүүд би яг өөрөө тийм гэж бодчихдаг. Тэгээд англи явахдаа би нэг 80 солирч 90 буцаа явдаг байхгүй. Тэгээ ингээд онгоцны болтоор басан чи манай их там арчаад сайн уу байхгүй заа бүр хүүшээ. Яа би чи намайг бүр ингээд дээдсэн тэрнээс өмнө манай юм хэлсэн лээс юм байл та. За дүүр чин тий тарган байтгаа тэр өсөс сонсохоор уурлаад байгаа шүү гэж хэлээд явуулсан гинэ. Тэгсэн чинь би ингээд шууд ирэнгүүд юу юм уу гэж хэлэнгүүд би шууд ширтал сайхан байгаа тэгэлсэн байхгүй. Тэгсэн чинь би тухайн үед би нөгөө нэг линз зүтгүү шилтэй ингээд өөрийгөө яваад хараад гэдэг байсан нь өөрөө ингээд жоохон ингээд толнохоор ячдаг гэсэн юм лээ. Жижигрүүлж айтайхан юм хэцүү дуулаарчдаг. Тэгээд яг линз зүгээд гэсэн чи би ингээд ваа юу юм бэ гэж юу гэх бүр ингээд өөртөө яг тэрнтэйгээ ингээд зөрчилдөд жавхлын шүрхэж бичсэн юм лээ бас. Тэгээд тэрнээсээ дахиад 15 ласан байдیں۔ Эргүүлээд бас дахиад нэмсэн байд. Тэгээ миний ингээд нэг хэлбэлцэл бүр айгүй их бүр ингээд 160 160 болоод тэгэл буцаал ягаал тэгэл ингээд. Тэгээ нөгөө нэг бас юунаас болдсон шүү дээ. Заримдаа ингээд амар стресстэй байхаараа амар хийддэг ч юм уу. Зарим хүмүүс ингээд амар турдаг тийм. Ямар азтай хүмүүс нь тэгээд зураад ямар азгүй хүмүүс нь ингээд шүсэл хэрэгсэл таваад байдгийг тийм. Чамд бамбаа гэх чинь би өөрийгөө бас ингэж бодлоо. Турхаа шалтгаан угаасаа л бамбаа гэх. Сайн юм шимжтэй очиж би цусны дэдэггүй шинжилгээ өгсөн. Тэгсэн чинь үнэхээр бид нар үнэхээр хичээлээ. Таны цуснаас тэгээд ямар нэгэн тий бамбаа систем болсон боловч алдсангүй энийгээд байгаа байхгүй шоолоо. Тэгэхээр би түү даач яг зүрх. Тэнгүүтээ зүрхээ үзсэн нөгөө эмчний шоолоо зайл хөвчээд үзээд байгаа гэх нөгөө нэг юм маа тавиад үзчихсэн. Үзүүлээ. Тэгсэн чи амар хажижсэн аа. Одоо яана. Яс би мөн бэ нөгөө би гэдэг амар зүрх гэж хэлээд байгаа байхгүй. Тагнаа ямар нэг юм жигчих гэлсэн чинь биш байна гэхээр тий. Өөрөө л хичээх хиндэг л тэгэл би. Окей за. За тэгвэл өмнө нь одоо ингээ ямар нэг дасгал ч юм уу дэглэм метр барьж ирсэн одоо Монголд аягүй зөндөө юм байдаг ш нөгөө Орос дэглэмүүд ч юм уу эсвэл нөгөө юу лээ мацаг байрах эдрийг юу гэж боддог вэ? Одоо Германд дээр бас янз бүрийн өөр дэглэмүүд байна уу? Яг Монголд байгаа бас турыг гэж байгаа хүмүүстэй бас хуваалцвал бас ямар арга гэж болох вэ? Хуваалцахаас илүү яасан дээр хаа. Яг бит хоёр нэг өөртөө яг үр дүнгээр ер нь бас харуулъя гэж бодож байна тийм. Бүгд хоёр яг тийм яг нөгөө хэрэглэж үзсэн бол арганууд болсон байгаа. Мацаг байрж үзсэн. Тэгтээ би мацагнаас болж яг нөгөө томатсид болсон гэж ч үлээ. Ер нь тийм одоо сэтгэл зүй үед болсон яг бол манай их мацаг барай бүр амар турсан. Бүр амар турсан. Тэгээд бараг нөгөө тийм өвчин байдаг шүү дээ. Турхаалдаг. Анарксия гэх тийм өвчтэй болтлоо тэгж бүр турсан болохоор би бол мацаг бол бүр үгүй. Нөгөө 80 болсон байж байгаа 62 болдог үед би палио гэдэг юм ярьсан байхгүй. Тэр нь болохоор зөвхөн мах идэн гурилан бүтээгдэхүүн ямар ч юм гэдэггүй нөгөө яг тэр нь болохоор дээр үед хүмүүс яг юу иддэг гэсэн одоо газар тариалан хөгжөөгүй байхад яг чулуун цэцгийн үеийн хүмүүс яг юу иддэг гэсэн тэрийг иддэг. Мах одоо ингээд гэтээ юм сайн чанарын мах идэн самар бүх төрлийн самарын төрөл идэн самарны төрлүүдээс идэн гурилан юм ерөөсөө бүр юу ч идэггүй сүү уухгүй. Сүүн төрлийн одоо яг гэвэл нөгөө одоо жишээлбэл нэг ном уншсан чинь гэсэн байсан байхгүй. Үхрийг ингээ үхэр тугалчлаа шүү дээ тий. Туглаа том болгохын тулд бүр үхэр болтол нь сүүгээ ингээ өгөөд тэгээ тэр нь бүр юм тугал гэж бүр юм том үхэр болтлоо. Яаж та нар ингээд одоо юм хүмүүс болохоор хүмүүс өрөөсөн зориулагдаагүй гэдгцэн байсан байхгүй. Одоо зориулагдаагүй цаашаа тийм их уурагт хижээлтэй. Тийм болохоор ер нь айгу буруу нэг бол ингээд нэг бүр бассан тийм фэттэй уурагтай юм сүү ууж олон эсвэл нөгөө тий таслагтай эсвэл нөгөө ямааны сүү гэсэн. Тэр сайн гэсэн. Тэгээд одоо ер нь бол би яг ямааны тараг хийдэг. Эсвэл ямааны эслэгч юм тийм их үү. Тэгээд тэр бол надад амар нөлөөсөн. Тэгээд ялангуяа бамбаатай хүмүүс энэ хоолны дэглэм айгүй тохирдог гэдэг бүр дэлхийн нийтээр тийм бараг судалгаа гараад ирсэн болохоор би тэгж хэрэгэлсэн. Одоо жоохон олдчиход байгаа болохоос ер нь бол бараг жил ярьсан. Nice. Би тийм жоохон төвчээр баар юм шиг байна. Хүмүүс хэлсэн байсан шүү дээ.
Би хоол амар хоолсог, хоолн дуртай, ер нь хоол тэгэл ингээл чдэг. Тэгээ тийм болохоор зөв тийм хоолн дээр бол тийм дийлэмж байж чадахгүй шүү. Би 3 хоногийн юуны дийлэмжүүлээ, альны дийлэмжүүлээ барьчихсан. Тэгээ сүултээ боли тархан бахын илүү гоё юм бэ гэсэн. Тэгээ яажсэн. Тэгээд манай ээж бас дийлэн бариад ирэхэд амар төмөн дутагдлын дотор үзсэн. Тэгэхээр би бас тэрнээс нэг амар дийлэн бол миний биш юм байна гэдэг амар дүнцэн. Яг зүгээр кето дайет гэж хүмүүс аягүй яриад аа бид тэр ингээ өссөн чи ер нь бол боломжийн юм байл. Гэхдээ нөгөө нэг сөрөг үр дагаврууд нь одоо гарч эхэлж байгаа гэдэг би амар нэгтэй салаад уншсан болохоор бас ингээд явчих чаа юм кофе стол юм эвгэлцэж байгаа байхгүй. Тэгээд тэрний оронд бараг зүгээр өдөртөө нөгөө сайхан хоолоо идэх 6 цагаас өмнө ч юм уу нөгөө кээ болоод миний хүнд хоолнууд идэхгүйгээр тэгээ хөдгөөний арай ирчимжүүлэх замаар одоо олчлаач таах агаар үзэж бодож байна. Би нэг амар гоё том мөрөөдөлтэй. Тэгээ миний мөрөөдлийг бараг манай найрлагч бийж байгаа шээ. 3 сарын дараа нэг үзэж байгаа юм нэг бахтай нэг юм хоёр хийжсэн юм шүү. Миний мөрөөдөл болохоор би яг жоохон одоо юу гэдэг яг өөрийн хүссэн хэмжээндээ очиж айгуугаар нөхцөл зураг авах юм байна. Тэгж өөр бодож одоо яг юм болсон хахад. Тийм дараа нэг хахад би бас нэг юм хүүхэн байсан шүү гэх. Тэгээд тэр чинь бас гоё штэ. Тэгэж өөр нь бол боддог. Шууд тэрийг хийх хаа. Шууд тэрийг зураг авах боллоо. Би турхайж үздэг болохоор зөв тэр мэдрэмж мэдэхгүй байна юм. Амар яг нөгөө түрүү үзүүлсэн зурнаас өөр нэг амар бүр тулж үздэг болохоор. Ойлог болоод үзье. Тэгээд тохой төрсөн мэдрэмжийг олцсон байгаа юм. За. Миний зорилго болоод энэ 20 хил байна. Чи 10 хил. Анхаагүй 15 хил. За 15 хил. 20 хил 30 айлгасч байгаа ш. Манай найрлагч 5 хил дийлээд ингэ 40 хил. За ингээд таган байж хандлаа челленжд маань ямар ч 40 хил бол ороод ирнэ гэсэн тийм зорилготой одоо эхэлж та нар манаас ганц 2 хил ч гэсэн нэмээрээ. Тэгээд бит хоёрын видеонуудтай хамт байгаараа цааш турах явц маань. Тэгээд одоо ингээд ерөөсөө бит хоёр явцсан бол ингээд 7 хоног болгон та нартай ингээд пакэж яана үргээд явчих юм байна. Хоёр талд ингээд ерөөсөө идэж ууж байгаа бичээл хийж чадсалаа хамттай гээл. Энэ хүртэл үтсэн бол та нар маань бас төвчээртэй хүмүүс юм. Нэг хоёр балаа өхний турах тухай яриаг сонссоор энэ хүрсэн бол гоё шүү гэж хэлмээр. Өдөрөө тарган байж ханлаа гэсэн хаштаг хийгээд тэгээд галбирчий. За хамтдаа яа бүгдээ. Дэш. Дэш.